Эрхэд Монгол групп TV8 телевиз үзүүлж байна. Үж чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол? Энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн. Бие бэлдэр сэтгэл зүйн хувьслыг харуулах реалити шоуны 6 дахь дугаар эхэлж байна. Богино хугацаанд галбиржих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн 7 оролцогч. Эд бодибилдинг фитнесийн дэлхийн хошоо аврах дасгалжуулагч Анухан удирдлагад ор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг 20 сая төгрөг хүлээж байна. Өөрийнхөө төгс хувилбарыг бүтээх хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг. Энэ бол Анухаас фитнес шоу. Сэтгэлийн гадаа бадрааж өвдөгч мөрөөдлийн бие ор. Оролцогчид эрүүл мэндийн давтан шинжилгээнд орж ээлжид бэлтгэлээ эхлүүлсэн. Гэтэл санаанд багтамгүй гентийн баярт мэдээ тэдний сэтгэлийг эрхэхгүй хөдөлгөж, сэтгэлийн гүндэх жаргал зовлонгоо уудлан хуваалцаж, баярыг нулимс туслуулан оролцогч Жагзмаг баяртайгаар үзсэн. Өнөөдрийн дугаард харин тэд өнөөдөр 2 дахь удаагийн хэмжилтээ хийх гэж эхний үр дүн 20 хоногийн хугацаанд биедээ ямар өөрчлөлт гаргаснаа харах болно. Гарц будаасан халуухан дасгалжуулагчдад тэд хэрхэн бэлтгэл хийж, тамир дэнхээ шаардсан сорилуудыг хэрхэн туулахыг өнөөдрийн дугаараас үзээрэй. Чадахгүй, боломжгүй, завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг ихэл. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсэл хий. Бэлтгэлийн 20 дахь өдөр. Сайн байцгаана охтуудаа, сайхан амруу. Сайн амрлаа. За ингээд хэдүүлэн маань бэлтгэл тавдаа орсон байна. Өнөөдөр хэмжилтийн өдөр эхлэх гэж байна. Өөрсөндөө итгэлтэй яцгаана гэж найдаж байна. Тэр итгэлтэй байна. Айгүй итгэлтэй. За ингээд багш нь өнөөдөр та хэдийнхаа хэмжилтийг аван дээрэс нь өгдөгний дасгал орох байгаа. За өнөөдөр та бүхний маань бэлтгэлийг надтай хамт мэрэгжлийн 2 тамирчин удирдан явуулах болно. Ингээд та бүгдийнхээ өмнө мэрэгжлийн тамирчин прокарт эзэмшигч ганцхан багшиг өрч байна. Мэрэгжлийн төвшний багш харагч нь уу? Харагч, сайхан харагч. Анхны сэтгэл супер. Баримтаа. За, дараагийн багш дасгалжуулагч маань дэлхийн авраг дулам арагчаа багшигаа урьж байна. За ингээ өнөөдөр мэдээ ширүүхэн гад гарсан бэлтгэл хийх болно. Мэргэжлийн төвшин хэдүүлээ өгдөгний дасгал хийх болно. За тэгээ өгдөгний дасгал хийхээс өмнө хэдүүлээ хэмжилт рүү орцгоно. За гэхүү бидэн үү? За хамгийн эхний биеийн хэмжээсийг өөх оролцогч оюун зал. Гүү орё. Амжуулсан. За ингээд 20 хоногийн хугацаанд оролцогч оюун зал нийтдээ 4.5 кг авсан байна. Тэжний тойрогоос 5 см багасж, биеийн объем ерөнхийдөө жим буусан учраас бүгдний тойрог 12 см багассан байна. За хамгийн чухал үзүүлэлт бол
бэлхүүсний тойрог нийтдээ 20 хоногт 15 см багассан байна. Маш гоё байна. Би бүр өнөөдөр улам бүр өөртөө итгэлтэй боллоо. Бүр ингээд дотроо бүр ингээд уйлмаар, хашгирмаар байсан. Оролцогчид орж дэрмийн оюун зулын 20 хоногийн хугацаанд гаргасан өөрчлөлт. Жин 51.3 кг, цээжний тойрог 89 см, бэлхүүсний тойрог 72 см, өгзөгний тойрог 80 см. За шоумен талдаа орсон байна. 20 хоногийн дараах нүүрний өөрчлөлтийн үр дүнг хамтдаа харцгаая. За оролцогч оюун зул 20 хоногийн дараах үр дүн нь нүүрний сүйх нөсөө талд маш сайн бүдгэрч өгсөн. Царай нүүрний хэлбэр бүхэлдээ жижигэрч дээшээ маш гоё өргөдөж өгсөн байна. За 45 хоногийн хугацааны дараа илүү гайхалтай гоё үр дүнгууд гарна гэдэгт итгэлтэй байна. За дараагийн оролцогч Ариуна. За. Хэмжлэл рүүгээ оръё. За өнгөрсөн 20 хоногт та хэр өөрийгөө дайчилж чадсан бэ? Оролцогч Ариуна. Шахаа үгүй сонсгоо. Багшны асууад шүү дээ. Гэт байж л таашаа. 20 хоногт өөрийгөө хэр дайчилж чадсан? Чадсан гэж бодож байна. Суугаа сэдв. Заанах. За 90 Худлаа ирээд. 80 Худлаа ирээд. 100 Мэдчихэж байгаа шүү дээ багш нь. Бид хэлээ. Зүйл дахиад нэг тохиолдол гарсан шүү дээ. шүл болсон. Тэгээ тэрийг оруулаад хэдэн вэ? За 70 юм байна. За. Оролцогч Ариунагийн 20 хоногийн үр дүн бэлтгэгдсэн дээр гарч байна. За оролцогч Ариуна 20 хоногт 3.6 кг хассан байна. Бэлхүүс дээшний тойрог 5 см-ээр багасж, өгзөгний тойрог 2 см-ээр багассан байна. За бэлхүүсний тойрог 10 см багассан байна. Оролцогч Генегийн ариун гэрлийн 20 хоногийн хугацаанд гаргасан өөрчлөлт. Жин 97.4 кг, цээжний тойрог 123 см, бэлхүүсний тойрог 104 см, өгзөгний тойрог 120 см. Оролцогч Ариунагийн хувьд 20 хоногийн турш манай нүүр чангалах, өргөж өгөх үйлчлэгнүүдэд орсны дараа нүүрний яарс булчин маш сайн өргөдөж чангарч өгсөн. V-line тодорч жавжны унжилт маань дэше өргөдөж мөн давхар нүдний маань дээд доод цогч чангарч нүд маань томорч өгсөн байна. За энэ үр дүн маань бол 20 хоногийн үр дүн гэхэд маш сайн үр дүн гарсан байна. За цаашаа 45 хоногийн дараа илүү үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. За миний хувьд оролцогч Ариунагийн хувьд 20 хоногийн хугацаанд нэг 7 кг хасах потенциал зорилго тавьсан. Танд бүрэн боломж нь байсан. Гэтэл хоолн дээр алдсан. Дахиад ийм алдаа гаргаа хоолн дээр алдсан бол багш нь хатуу ярих нь шүү. За хичээн штэ. Шоун талдаа орчлоо. Толгойгоо ажиллуулна шүү. Хөвчөлтэй биш шүү. Энэ оролцогчдоос та хамаагүй одоо игчин штэ. Мандат хэрэгтэй. Одоо би шууд өөртөө бүр гатуу анхааруулсан. Чадна. Шүлж ууж болохгүй. Зүгээр л багшийнхаа дэглэмээр яваад. Бид нар цэцэг. За хэмжлэл рүү оръё. За дэлгэцэн дээр оролцогч дэлгэр цэцгийн 20 хоногийн үр дүнгийн мэдээлэлүүд гарсан байна. Өөрийгөө 100% дайчилж чадсан гэж та үзэж байна уу? 3 тохиолдол гарсан шүү дээ. Тэр 3 тохиолдол байдаг шүү дээ өнгөрсөн 20 хоногийн хугацаанд. Гүрэхгүй шүү. Нэг удаа нөгөөд за хоосон шүл зүгээр гэсараа гэрийнхэн хоосон шүл болгоцсон. Тэр низээд эхэлж явах явцад оо. Нөгөө хамгийн сүүлд нэг 3 хоногийн өмнө тий. За оролцогч дэлгэр цэцэг 20 хоногийн хугацаанд нийтдээ 2.8 кг хассан байна. За цээжний тойрог хэвэндээ байна. За өгзөгний тойрог 3 см багассан байна. Зүгээр өгзөг нь багассан байна. Өгзөгний тойрог 3 см багассан байна. Окей юу? Асуудалгүй юу? Та 20 хоногийн хугацаанд бэлхүүсний тойрогноос 3 см багассан байна шүү. 3 нь уу? Тий. Нөгөө амбарнаас болоод. За хоолны дэглэм уг нь бол бүр хаанч хизээш байгаагүйрээ бариад байгаа юм тий. Гэхдээ одоо өшөө сайн барих хэрэгтэй юм байна. Бүр огт өөр юу ч хилэн дээр тавих хэрэгтэй юм байна тий. Хоосон шил гэдэг тий монголчууд ч тэгдэг шүү дээ нэг тий. Хоосон шил яавал гэж нэг тэгдэг шүү дээ. Яг тэр хоосон шил уучлаар бас болдгоо юм байна. Гэдгийг л маш сайн анхаарлаа. Оролцогч Чимэд ламын дэлгэр цэцгийн 20 хоногийн хугацаанд гаргасан өөрчлөлт. Жин 61-135 кг, цээжний тойрог 97 см, бэлхүүсний тойрог 76 см, өгзөгний тойрог 96 см.
Оролцогч Дэгийн хувьд би даасан тоглолтондоо бэлдээд завгүй байсан учраас манай үйлчлэгээнд сайн тогтмол орж чадаагүй байгаа. За үлдсэн хугацаанд манай салааны үйлчлэгээнүүдээр үйлчлүүлэх юм бол нүүрний будаг хүлээж авах чадвар сайжирч арьсны өнгө гэрэлсэн толгорволж илүү үзлэнтэй болох боломжтой байгаа. За дараагийн оролцогч Дорж Пагам хэмжлэл рүү орё. Нийтдээ 3.7 кг хассан байна. Цээжний тойрогоос 3 см багассан байна. Өгзөгний тойрог 1 см багассан байна. Бэлхүүсний тойрогоос 7 см хасагдсан байна. Вау. За. Биодогийн нас маань 27 нас байсан бол өнөөдөр 25 настай болж өөрийнхөө яг насан дээр ирсэн байна. Би 20 хоног сайн бохгүй. Би урд нь хизээч 20 хоног ингээд бэлтгэл хийгээд ийм сайн үзүүлж чадахгүй байхсан. Баяртай өөр бахарч байна. Оролцогч Бадбэлгийн Дорж Пагмын 20 хоногийн хугацаанд гаргасан өөрчлөлт. Жин 52.1 кг, цээжний тойрог 84 см, бэлхүүсний тойрог 72 см, өгзөгний тойрог 91 см. Оролцогч Данагийн маань хувьд төрөлхийн V-line түрх нь илүү гоё тодорч маш гоё V-line болж шанаа хэсэг маань маш нарийнхан болж өгснөөр нүүрний хэлбэр маш гоё зөв болж өгсөн. За давхар үүсч хэлжсэн давхар ирүү маань маш сайн арилж өгсөн байна. За цаашаа 45 хоногийн хугацаанд энэ оролцогчд илүү үр дүн гарах боломжтой харагдаж байна. Дорж Пагма бусад өрсөлдөгчтэй хандаад хэлэх үг гэнэ үү? Байна. Харин шүү. Харин Өөр. өөр бөөндөө нөгөө анханасаа гоё ялыг ярьжсэн шүү дээ. Тэрээ хэлхий. За Хамаа. За баярлалаа. За. За дараагийн оролцогч Акбота. За оролцогч Акбота та өнгөрсөн 20 хоногт өөрийгөө хэр их дайчилж чадсан бэ? 70% л ажилласан. 30% тайлбарлаач багштай. Яг го дасгал хөдөлгөөн дээр бол гайгүй да хоолн дээр бол хариуцлага алдсан ашигсан. Зургийн багийнхан таныг кофе шопод чихртэй кофе уугаа сууж исэн гэж хэлсэн. Кофенд бол тал саагаар хийсэн. Яагаад? Нэг удаа. Яг зүгээр хар кофед дандаа гашуу уудсан гэж Би таныг сахар ирэх гэж хэлсэн юм уу? үлдээ. Тэгээд танд маш их найдлага тавьж байгаа. Би таныг маш их хүндэлдэг. Маш гац цогтой эмэгтэй харагддаг. Тэрийг надад харуулах хэрэгтэй шүү. Заяа. За, оролцогч Акпото 45 хоногийн хугацаанд нийтдээ 155 кг хассан байна. За, өгзөгний тойрог цээжний тойрог хэвэндээ байна. За, өгзөгний тойрог 1 см нэмэгдсэн байна. За, бэлхүүсний тойрог харин 7 см-ээр багассан байна шүү. Бэлхүүс үү? Тий. За, тэгээ биодогийн нас нь 33 байсан бол 32 см болсон байна шүү. 32. За, биодогийн нас нь 33 байсан бол 32 болсон байна. За, хичээгээд өгөөрэй. Одоо ингэж дампуурахгүй шүү. Уг нь 7 хоногийн өмнө өөрийгөө нэлээд амжилттай хассан байжсэн чинь тэрний нэг дараа нэг гатан нуруу хугарсан юм аа. Тэ нэг шүл тойгны шүл идсэн. Тэгсэн чинь яалтчгүй нөө хүн чинь хоолны дэглэмд орж аваад овоо хасч жагаад нэг жоохон орхиход айгүй хурдан яад юм байна. Нэмжт юм уу? Тэгээд би бол урам хугараагүй. Одоо яг хоолны дэглэмээ сайхан бариад тэгээд болно. Оролцогч Хуатханы Акпотогийн 20 хоногийн хугацаанд гаргасан өөрчлөлт. Жин 64.73 кг, цээжний тойрог 91 см, бэлхүүсний тойрог 76 см, өгзөгний тойрог 101 см. Оролцогч Акпотогийн хувьд 20 хоногийн хугацааны дараа нүүрнийх нь арьсны өнгө маш гоё сэргэж будаг нь маш гоё шингэлт хүлээж авсан байна. За мөн үүсэж эхэлж байсан хялгсан үрчлээнүүд маань багасж бүдгэрж өгсөн байна. Цаашид үргэлжлүүлээд 8 гошоодоо орсноор 45 хоногийн хугацаанд илүү үр дүн гарах боломжтой харагдаж байна. За ингээд хамгийн сүүлийн оролцогч Үржанд хэмжлэхэндээ оръё. За оролцогч Үржанд 20 хоногийн хугацаанд нийтдээ 10.4 кг хассан байна. За цээжний тойрог 5 см багассан байна. Өгзөгний тойрог 3 см багассан байна. Бэлхүүсний тойрог хэдэн см багассан гэж бодож байна та?
10 өгөхгүй. За оролцогч Үржин хаанд 20 хоногийн хугацаанд та нийтдээ 23 см хассан. Ямар мундаг юм бэ? Ямар гоё. 23-аа. Гэрэн бүр шоконд орлоо. Тооны машинаар бодож үзтээ. Маш сэтгэл хангалуун байна. Гэхдээ бас цаана бүтэн 20 хоног байгаа шүү дээ. Одоо энэ амжилтаа ахиулах нь бас хамгийн чухал. Тэгээ бас жоохон хүндрэх байх л гэж бодож байна. Гэхдээ ямар ч гэсэн энэ эрчээ алдахгүйгээр явах хичээн бий. Оролцогч Отгонбаярын Үржин хантын 20 хоногийн хугацаанд гаргасан өөрчлөлт. Жин 84.7 кг, цээж 108 см, бэлхүүс 90 см, өгзөг 109 см. За оролцогч Үржин хаантын маань хувьд 20 хоногийн хугацаанд орсон өөрчлөлтсөн гэхэд хацрын унжил маш сайн гоё өргөдөж нүдний дээд зохих маш гоё чангарч нүд маань илүү гоё том болсон байна. За мөн жавжны унжилт үүссэн байсан нь илүү гоё дэшээ өргөдөж нүур маань илүү гоё V-line болж өгсөн байна. За хэмжилт авсан хоёр багштай баярлалаа үргэлжлүүлээд хэдүүлээд тасгатаа орно. Гэхдээ октоудаа яг одоо энэ цаг мөчөөс эхлээд жинхэнэ гад гарсан өрсөлдөөн эхлэж байна. Сануудын ингээд хэдүүлээ өгзөгний дасгат руугаа орцгоё. Амьдралын хэмнэлээ эрс өөрчилж, тамирчдын амьдралаар амьдарсан тэдний 20 хоног үнэхээр гайхалтай. Тэд чаджээ. Баяр хүргэе октоо. Одоо бие бэлдрийн өөрчлөлт хийх 25 хоногийн хугацаа үлдлээ. Одоо ингэ эртний л харж байгаа. Яг үндэ. Бүшээ та яваа. Хагийн доор мороос өлтөө самчсан зүгээр. Чиг. Яг үнэнгээсээ бид нар ингэ энэ биеийг бол гайхамшигтай харж байна те. Гэхдээ Сайхны өмнө харц буруугүй гэж. Бэлтгэлийн өмнө дасгалжуулагчаа ичээгээд яах юм бэ? аваа явчих. Гон удахгүй. За ахад 4. Явлаа. Хаш орж ийн. За явлаа. За ганцхан. Чүрийн нэг. Хаш орж ийн. Цэгрүү. Бос түгэл. Орсон юм уу? Яа, тарих. Шал худлаа суужсэн юм. За би та нарт нэг өөрийнхөө нэг нууц хэлэх үү. Энэ өста гоё нууц байгаа. Би сая хэмжилт жингээ өгөөд гараад ирлээ. Тэгээд маш их сэтгэл хангалуун өндөр байна жингээ өгцөн. Тэгээд одоо миний энэ жин маш сайн хасж байгаагийн одоо гол нууц бол За үржээ минь нууцаар юу идэж уугаад байна? Багштай баригдав да. энэ ихгүй юу? Оролцогчтой хэлээвээ. За бууцаа маань ерөнхийдөө бодисын солилцоо маш сайн сайжруулдаг. Тэгээд нэг Монгол хөрсөн дээр яг шинэхэн хурааж авсан бууцаагаа яг тэр дор нь хөлдөөгөөд тэгээд ингээд уутлаад ингээд зардаг. Тийм болохоор яг гоё шинэхэн яг ургацнаас нь аваад хэрэглэж байгаа гэсэн үг. Багш тооч. Аваа явчих. За яарамчлаарай. Бэлтгэл эхлэх шүүлийн дуу гарч байна. За охтуудаа бидүүлээ өнөөдөр өгзөгний булчингаа ажиллуулна. Тэгэхээр бидний хамгийн ихний хийх дасгал бол өгзөгний хатан хаан дасгал буюу өгзөгний сквот суух байгаа. Тэгээ багш нь та хэдээс өгзөгөндөө хэр сэтгэл хангалуун байдгийг асууя. Та өгзөгөндөө хэр сэтгэл хангалуун Хангалуун байдаг? бус багшаа бүр хамгийн их хөгжүүлэх хэрэгтэй байсаг өгдөг. Би өгдөн дээр бүр уйлдаг ч тааш ямар ч болчин байхгүй, юу ч дийлэхгүй. Гайхамшигтай том хангалуун байдаг. Ари та. Ари. Тэгээ та өгзөгөндөө хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Сэтгэлээс доошоо бол амар тийм чадaltaй. Бүх юмд хөлний булчин сайн. Дона өгзөгөндөө хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Хөөрхөн дуртай. Дуртай юу? Тэхүр. Болж гинөө. Тэгтээ бүр гоё хэлбэрийн бүр гоё юм байна. Өргөө чангалаад өгвөл. Хайгүй нөө багшаа өгзөгийг харах. Ингээд нуруу яваад тэгээ хөл залчихдаг шүү дээ. Хайгүй нөө юу гэж бодож байна нэ гэж. Юм жоохон байна. Биш жоохон бай. Жоохон байна. Төхөөрөмжтэй үндсэн суулт. Анхлан хичээллэгч нарт уг төхөөрөмж нь өгзөгний дасгалаа зөв техникээр хийхэд туслана.
хийхэд хялбар бөгөөд өвзгний булчин богино хугацаанд хөгжүүлнэ. 3-3 багшийн хяналтаар хадуухан бэлтгэл эхэллээ. Тэд мань даваад гардаг л байгаа да. Би угаасаа л тийм гоё өгцөгтэй том мом өгцөгтэй биш юм чи. Энийг гоё олгоё гэж доо. Тэгээд тех тусам ингээ өвдөлт нь үргэлж игнээсээ айгүй кайфтай санагдаж явж байгаа. Яа. За хат 4. За. За басан. За дараах нь. За харина. Зүгээр л ингээд гоё ивэр хийчих юм дээр жоохон ивэ болохгүй тэгээд өөр дээрээ хүндрэл өгөө. Тэгээд тэрнээсээ одоо чарлаа. Өгцгөө. За яа 2. Эрэгтэй хүн араа ингээд орилоод байгаа юм уу? Яа орилоод байгаа юм бэ? Явдаа. Аруу. Орсон. Хаш орсон. Хаш орсон. Ишгэ. Өгцгөө орсон уу? Орсон. За орсон. За дараах нь дооноо. Эхэндээ багшийг хитрхийг ачааллуулаад харна амар гайхдаг ус аахгүй юу. Одоо дасцсан. Тэгэнгүүтээ ерөнхийдөө зүгээр яг дасгалаа мэдэрч хийх нь илүү чухал гэдгийг ойлгоод тэгээ илүү сайн төвлөрч хийж байгаа. За дооноо дээр багш нь жингийн жоохон нэмчээ гэж бодож байна. За. Басаа. 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 Яв. Явта. Орчин уу? Хаш орчин. Бүкс рүү. Өөх ингээ хацтай дэр яаж ч үгүй жоохон юм одоо юу хин жижигэрч харагдаж байгаа байхгүй юу? Онжиг штэ энэ. Авта сүүл нэг адуу сүүл. Сүүл за ганц авчи. Авта. Сүүл нэг ахын ор. Хаш орсон. Орсон багш. За бутсан. Дарах нь үрчэнд. За одоо яамтаа яа. Энэ дасгалыг хичнээн хэцүү байсан ч гэсэн тоондоо яг хийгээд дуусчих юм бол өөх маш сайн шатна шүү гэж хэлсний одоо үндсэн дээрээс би аль болохоор л хийж дуусгахыг хичээсэн. За явтаа чадахгүй. За дэмжээ 2 өгшин дэмжчихье. Стоп. Өөрийгөө хар. Бас. Бас. За ганцхан. Сүүл нэг хаш орж ийн. Бас тэгвэл. Аруу. Орсон юм уу? Яа, тарих. Хаш орсон. Тэтэш. За, дуусахтай үзэхтэй үний үзийг харч. За ганц багш. Гоё багш нар гоё сайхан залуучууд байжсэн болохоор амар гоё урамтай хийсэн тий. Орчин уу? Хаш орчин. За. За 2, сүүлийн 2. За босоо. Намайг хингүүлж яах нь вэ тань? Аруу. Босоо. Яа. Аруу. Хам. Шал худлаа суужсэн юм. Чон дэм үү? Одоо наанасаа доош очиж. Би чинь аим юу? Өглөө ашиг. Гоё. Нэг. Тэгээ анх нөгөө нэг дасгал хийхлээр ингээ хөлөөш өөр дээш нөрөж чаддгүй байсан. Тэгээд ингээ шантраад буларж мулраал ингээд ер нь ингээд ямар ч идэхгүй байсан. Одоо л яг нөгөө дасгал ингээ биеинд ороод ингээ дасгал хийхлээр улам мэдээ гоё кайф аваад. Орчин уу? Хаш орчин. Тэгээд гоё үз. Явал та тийш наа өгцөө. Амар хоёр талаас дарсан яв гэж яаж явах юм. За яа, сүүлийн нэг. Өөр тавирч байгаа шүү дээ. За ганцхан явш. Йоо! Хаашаа вэ? Ой. Өөр. Үгүй. За авсан. Окей. Чи одоо дахиад 8 төрлийн дасгал байгаа. За яа. Тэрийг хийхгүй шүү дагшаа. Хийхгүй. За, багшин тэгвэл 2 дасгал оруулаад дуусгана. За яа. За агш баярлалаа. За тийшээ. За октоудаа. За дуугийн огш та хэдэд өгзөгний булчингаа одоо энэ төхөөрөмжтэй яаж ажиллуулах вэ? Зааж өгч харуулах чинь шүү заяа. Яаж ийн энэ дээр? Чангарч чинь. Юу вэ? Өгзгөн. Аа. Хоошоо гэдэггүй осноо жоохон нэр жоохон шантиж байгаа юм шүү. Дараагийн дасгал гуйны арын булчин болон өгзөгний булчин зэрэг ачаалуулах төхөөрөмжтэй дасгал. Энэ дасгалыг тогтмол хийснээр гуйны арын өглөлтийг багасгаж өгзөгний суур булчин хөгжүүлнэ. За болчин.
Гар тэгшгэн. Гар ерөөс нуухгүй. Авлаа. Суула. Энд дээр чанга санаа штэ. Суула. Чанга энийг чангасараа. Тусаа. Амсгаавлаа. Тусаа. Гар тэгшгэн шүү. Гар тэгшгэн. За ер нь дасгал хийж байхад гамтлаг багштай манай оролцогч дээгийн эгч маань жоохон дотн байгаадсан байхгүй юу? Тамирын ус багастай хүч тамир сэргээдэг ус тэр мэрийг очиж асуух жишээ нь те. Яг ясан юм дээр бол тэрийг нэг асуугаагүй баг. Арта өгдгөө аршаа ойлгосноо энэ. Аршаа. Суула. Гар тэгш. Хөш өгдгөө ажиллуулсан ш та гараа ажиллуулад гар тэгш. За жингийн нэм гэж байна. Хашаа орчин. Хашаа орчин. Ганха. Авта. Орсноо. За. Ер нь бол хүний өмнө нэг тэгэж мууган харуулах болохгүй шүү гэдэг тийм зарчимтай болохоор хоёр эрэгтэй багш хажууд бол аль болох хэвээр нэрэ чадлаараа л хичээдээ. Гэхдээ гоё юм байна. Доноо. Энэ багш жингийн хоёр болчихжээ. За доноо авта. За авта. Авта. Ойч. Таны болчих. Саадаг. Хашаарчин. Авта. Гасуудын тав. Авта. Чинэм. За. Ачаам чапаа шүү оролтаа. Сууд. Мэдээш. Тар. Энэ ер нь ингэж за. Оп, тавхаа орчих. Заавчаа. Заавчаа тавшаа. За, гой өгдөгтэй олно шүү дээ, тий? Ганцнаас. За. За дараахан хэн бэ? За. Жинхэнэ уран гэмч. За. Өнөөдөр хоёр багш маань жооны зөөлөн хүмүүс лээ. Аюу тийм юм ивээсээ хайрлсан те. Нэг тийм гүчлэхгүй мөртлөө аюугаа эвлэхээ заагаад өгсөн. Тэр нь надад аюу таалагдсан. Одоо энэ яагаад юу лээ? За одоо. Чам хүнтэй биш. Болно. За авта. Авта. За. За, ингэж тавьчих. За. Гараа уушаа. За, нуруу хотоосоо. Авта. Ту, нэг. За. За. Тэ. За. За. Оо, энэ аав хүнд юм байна. Оо. Ята, хэвөөд тушоо. Үгүй. Та натам хан. Авта. Оп. Тушоо. Ята. Араа тэгшим нэг. Ансаа. Оп. Ой. Зүү. Бороо тэгвэл. Ята. Дөрөв. Ята. Та. Багш. За, соревса. Хоёр удаан дэш унтшоо. Удаан. Бэтам. За өөр юм бэ? Та ганцхан багштайгаа гоё хартай явчихлаа багшгаа тоох баг. Шүүний энэ хоёр имийг санагдуулсан юм байна. Йоо, та хоёроос гоё харагдаж байна. Багш юусоо хойш вэ? Багшнэрээ ярих байсан. Оо энэ үнчаа эрэгтэй багтайгаар айгуу гоё ойлгох юм биш. Оо ямар амар байдаг тий. Анх хэдүүтэй. Амар халтраа байна. Халтраа л хийж чадахгүй. За. За.
Чичээр урдаад байна. Багш. За барьчих. Би барьчих. За би барьчих тэгвэл. Ап. Хит хойш гэдэг шүү. За. За. Сүүлийн 10. За 10. Намаага бити урагш налзаарай. За. Техник Ап. Стоп. Сууч. Цэдэшээ дош байрлаа дош. Аа. Энэ дээр биш юм яцгаа чамд шүү. Бариш. Баяр үргэлжээ. За сайн байна. Өгдөлтөө одоо нэм 21 кино тоглосон. Битгий дараачтай багшаа. Яг гоё хийж байгаа чинь. Яа. Багшаа шөрмөс. Хайш шөрмөс. Энд. Басаад. Судлаад. Ахаа. Амсгийг завдал өгөхгүй болтой. Барь шүү. За 10 хажууд нь тоолоод 20 секунд бариулах. За. Бэлтаа суудаа. За энэ таслыг 50 удаа гэлтэхгүй юу? Тэгэхээр нь өстой арай гүрийж байгаа л те хүү хаа гэж байгаа л амьсгаж байгаа л 50-га хийцээ. Тэгсэн чинь дараад нь 20 удаа бариулж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ одоо жинхэнэ 50 гэдгийг. Йоо багшаа та хэлсэндээ байгаа чи гээл тэгсэн чи багш дугаа хий гэж шууд дээрээс дарж байгаа юм чинь. За босоо охтуудаа. Сүүлийн нэг тасгалаа бөөндөө хамт ороо тэгээд дуусгах чинь. За. 40. Гон удахгүй. 48. 47. 46. Яваарай. Яв. Би үзэл бодлоо илэрхийлэх ёстой Таашаа. Та яаж байгаа вэ? Бари. Oh my god. Болж сайн. Барьцаагаар 50 ойрхон өргөжлүүлээд дараагийн чалленж руугаа хамт явцгаая. За охтуудаа хамгийн сүүлийн даваа ихтэй өгзөгний булчин ажиллуулахад ингэж тасралтгүй хүнд чингээр өрнөхөдөө сайн дасгалаа хийж өгзөгний булчин хөгждөг гэсэн үг. Юу ойлгосон? Тасралтгүй хүн чингээр хийж өгзөгний булчин өгчдөг. Баярлалаа. За энэ дасгалыг хийхдээ гол нь дээшээ харж хөвтөөд дискийг хөвлийн дээр байрлууллаа. Хөлөө нугалж хөвтлээ. Тэгээд дискээ дээшээ хөдлөхгүй нэ шүү заяа. Жин дээшээ хөдлөхгүй нэ. За дээшээ хараа хөвтчих. Ихлэ явлаа нэг. Удаа на өгцгөө мэдрээд өг. Явлаа. Явлаа. 3. Явлаа. 4. Амсгаа авлаа гаргалаа. Амсгаа авлаа гаргалаа. Дэшээ. Өгдөг байж тээ. Шатан дээр шүргэл болсон шүү заяа. Доор ирж амраахгүй шүү. Ёс, яваарай. 10. Явлаа. 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 40. 48. 47. 46. Яваарай. 44. Явлаа. 42. 40. 39. 48. 24. 25 оны дараа өөрийгөө яг дахиад яг яаж маягдлахыг хармаар байна. Хөшөө яах вэ? Одоо нэг дөрөвхийн ил хасчаад би ингээд өөрийгөө талан дарахад дурлж байгаа юм чи би дахиад асуул бүр яах юм болоо те. I don't know. Мэдхгүй байна. Ямар ч бүр ингээд амар гоё л байна одоо. Тий. 15. Наа өгдгөө өглөө. Өгдгөө өглөө. За сүүлийн 15. 14. Багш нь гоё юм. Мухай нөгөө юм. За дэше барьцаарай. Ап өргөө. Бари. Oh my god. Болж Барьцаарай. Барьцаа. Болохгүй ахаа барьж. Ахаа барь ав та. Ав. Зүдэ. Юуны шүрбс татах гэдэг. Босооч. Явтаа. Оо зү. 3 хой бодгоо. За жоо хамар. За дарыг орчууд явлаа. Тооллоо. Багшаа яасан ярах чи юм бэ ёо.
хайрлах сэтгэл байна уу тал багшаа? Яа. Би үзэл бодлоо илэрхийлэх ёстой багшаа. Яа. Яаж байгаа наваг? За. Яа. Нэг. Аваа чамаа нэг юм. Яа. Тавьж чаач. За. За буцаа орё төхөө. За явлаа. Хидээ дэшүү би та хэдийг өгцөгтэй олцоод болгочоод яахгүй гэдээ. Замгүй. Тэгээд сүүлийн орлоо 7. Орчин уу? Орчин. За бөөндө барь шүү. 10 барьлаа. Барьж байгаарай. Утаа бодгота. Яа, Орсон. орсоо. Яаж мэдэх чинь? Хадад өгч гэнэ. Орсон өгч андаа. Ха? Орсон. Оруулам чивчрээд амар орж байна. Орсон. За дуслаа шүү. За ингээд хэдүүлээ хамгийн сүүлийн өгзөгний дасгалаа хийж дууслаа. Багшийн хувьд хөнгөн сонгосон учраас олон тоогоор оруулж дасгалын гүйцэтгэл дээр илүү сайн ажиллаж дуусгасан байгаа шүү. За ингээд өнөөдрийн бэлтгэлийг хамт удирдан явуулсан мэрэгжлийн тамирчин, ганцлуу багш болон дэлхийн аврах дулам аргач багш нартаа баяр хүргэжээ. Баярлалаа. За хоёр багшаа миний сайхан охтуудад нэг урмын үг өгөөд хоёр маань ажлаа дуусгаж болно. Багшаа. За бүгдээрээ тэгээд ирч хүчтэй. Тэгээд 90 сар бол одоо юу гэдэг нөгөө тооц үе нөгөө говь гэдгийг бүтээгээрэй гэж хэлдэг. За тэгээд та хоёр маань өнөөдөр хүрэлцэн ирж мэрэгжлийн төвшөнд бэлтгэл хийдгсэн. Та хоёрт маш их баярлалаа. За ингээ охтуудаа өнөөдрийн бэлтгэл маань дуустаа үргэлжлүүлээд та бүхнийг өгзөгний чимээ 50 ойрхгүй үргэлжлүүлээд дараагийн чадамж руугаа хамт явцгаая. Спиннингээр хичээллэхэд бүх биеийн булчин жигд ажилдаг бөгөөд нэг цаг жигдэл гүйлтийн зам дээр алхаснаас 3 дахин илүү калори шатаах шийдэлтэй. Зугаатай эрч хүчтэйгээр жингээ хаях дугуйн уралдаанд бэлэн үү октоо? Чаанд болсон нэр шүү. Томодохгүй. За оролцогч ариун явж Шадрал байл та. За маш ойрхон явж шүү. Дона хамгийн сүүлд орсон байна. За баяр үргээ улаан өстө олгож байгаа танд. Гой. Та өнөөдөр хэдүүлээ өгзөгний дасгал хийсэн байгаа. Үргэлжлүүлээ багш нь өнөөдрийнхөө чаленжийг Smart Store дэлгүүрийнхаа Majam брендing спиннингийн ухаалаг дугуйн дээр жиглгүүлж хооронд нь өрсөлдүүлэн уралдуулах болно л да. Нэг ялагч тодорно. Дээрэс нь нэг лүүсер тодорно. Хамгийн сайн бөгөөд хамгийн муугийн тодруулах юм шүү заяа. Тэгэхээр хамгийн сайн мэдээж яг уу бид шагнуулна. Хамгийн муу нь яг уу шийтгүүлнэ. Шийтгүүлнэ. За багш нь тайлбараа өгчээ. Октод маань спиннингийн дугуйн дээр жийж байхдаа нэгдүгээр маш сайн анхаарах зүйл маань бол дөрөөнөөсөө хөлөө мотлохгүй байх гэж төвлөрөх хэрэгтэй. Ганцхан одоо сатарахад хөлөө дөрөөнөөсөө гарах магадaltaй шүү зэ. Тэгэхээр маш боломжтой байгаарай. Гүйлтийн зам дээр алхахчаасаас илүү спиннингийн дугуйд очиад маш сайн өгөхнэн дээрээс нь богино хугацаанд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээрээ хурдан өгшөлтөл явагддаг гэсэн. За тэгээ манай энэ дэр хараарай. За дэлгэцэн дээр манай дуугаа жигээд уралдаж байгаа хавцад хоорондоо би бинийг харах боломжтой байх нь шүү дээ. Тэгээд хоорондоо уралдаад эхлэх үү. 3, 2, 1. За эхлэе явлаа. Чигээрээ. За ингээ харагч шүү манай дэлгэцэн дээр. За үржаанд нэгт явж шүү. Үржаанд явж байна. Ардаас нь дэгээ явж байна. 3-т Үржаанд боссон дээр шүү. За оролцогч ариун явж байна. Байл та. Фооч хийсэн шүү. Шадрал байл. За ганцхан авлаа гаргалаа. Болж байна. Боломжтой авиш охтуудаа. За ариуна үржаанд гоё. Үржаанд хоёр хүлээхээ явж шүү. Яваарай. Ардаас нь явлаа. Дооно явъя гэхүү. Дооно яал та. Дооно. Хөөе. Дооно. Хамтаа.
За одоо ерөөсөө туулах хөстэй замын чинь 30% нь үлдсэн биш хамгийн ихэнд явж байгаа хүмүүс маань ерөөсөө 70% явцсан биш үү. За яарэ. Суугаач. Болж байна. Дуслаа одоо дуслаа шүү. За явж ин үржинд нэгээрээ явчих шүү. Ардаас нь хэн бэ? Хэн бэ? Аруна явж байна. Болж байна. За дооно хамгийн ард нь үлдчихлээ шүү дээ. Нөгөө бүрүүлээд мэдээ явчлаа. Дооно ардаас нь сайн жимээр байна. Тунд өгсөн байх шүү. Барин дээрх тунд өгсөн байна. Тунд өгсөн байна. Дооно яа. Жоо хурдан жиглээ дооно. За бут өгч шүү. Баахны хүн баг ирж шүү охтуудаа. Ардаас нь ойрхон яваад байна шүү дээ. Та айгүй ойрхон яваад байна шүү дээ. За маш ойрхон явж шүү. За дэги Аруна үржинд 3 маш ойрхон байна шүү. Юусоо өөр тоноо ороо яваад байна шүү дээ. За орой. За бараг л ойртоод барианда ирчих шүү охтуудаа. Жохо хичээг явч. Харж нь уу энэ хажуудаа би бинтэйгээ яваад байна манай тараагаа. За эхний хүн нааш ирж шүү. Эхний хүн барианда орж байна. За басан барианда ороод ирлээ. Ялагч үржинд. За хоёрдугаарт Аруна орж ирсэн байна. За гуравдугаарт Дэги орж ирсэн байна. За ардаас нь манай Акбата орж ирсэн байна. За тэгээ оюун цул маань хамгийн сүлд нэмдэ. Дона хамгийн сүлд орсон байна. За ялагч үржинд маань за нааш өрөд. Ивэдэ. За охтуудаа. Ивэдэ. Ялагчд маань 5 богдоос танд энэхүү гайхалтай бэлгийг илгээсэн байна. Гэхдээ энэ бол харагдахад чихэр боловч бүгд уураг байгаа гэсэн үг. Тэгэхээр яг уургийг ууж болох нь энэ идэх хэлбэрээр ингээд амтны хувьд бол яг л ялгаагүй амттан чихэр шоколадчиг амттай гэхдээ уураг байх нь шүү дээ. Вау. Ямар гоё юм бэ? За баяр хүргье. Ялагчтай баяр хүргье. Баярлалаа. Лүүсэр буюу хамгийн сүүлд орсон баяа одоодыгаа урьж байна багш нь. Яагаад явж чадсангүй вэ? Багш би үнэхээр бүр дийлсэнгүй. Таслаа ачаал хоёул өнөдөр тултал авсан тий. Тэгээ ардаас нь хоёлаа ачаал дийлсэнгүй. Гэтэ яах вэ? За ингээд хамгийн сүүлд орсон оролцогчоо мэдээж шийтгэн. Тэгээд бусад оролцогчдоос асууя. Яаж шийдэх юм бэ? Амар төвөгтэй болчих. Багш өсөө таны наадыг цамц шиг ногоон өгтэй байна. За байж болохоор шийдлээ. Биш. Таны наадах ийм өнгө шиг болгож байгаагаар цусан улаан болгоод ядгийг. Үснийх нь өнгийг тгүүлээд өөрчлөлт өгөө. За тэгвэл оролцогч Доног Шилтэй хөөх зарим үс инэ бүтнийг яах. Одоо өгтөрч нэг тийм мот толцсон мэл шүү дээ. Ингээ дээгүүрөө харна. Доороос нь. Гой хамгийн муугаар харагдуулъя. Яа цусан улаан. За тэгтээ яасан ч гоё харагддаг юм дөө. Нас нь 25 таа. За тэгэхээр оролцогч Доногоо олонхын саналаар үснийх нь өнгийг өөрчлөх дээр тогтлоо. За тэгвэл гэхдээ улаан өнгөөр буднаа үсийг нь ойлгосноо. За шийдэл. За баяр хүргье. Улаан үстэй болгож байгаа танд. За баярлалаа. Амжилт хүсье. Одоо дахиад хожигдохгүй шүү. За өнөөдөр хэдүүлээ багштайгаа хамтдаа бөөндөө Smart Store дэлгүүрийнхаа Maja брендийн ухаалаг спиннингийн дугуун дээр хоорондоо өрсөлдөж уралдлаа. Тэгээ багшигаа хүнд олон шаардлага тавих үед дандаа хүлээн зөвшөөрдөг охтуудаа баярлалаа. Өнөөдөр бол та хэд маань бүр тул бэлтгэл ачаалал авлаа. Тэгээд та дээрээ бахархаж шүү. Урагшаа. Өнөөдөр хялчгүй бүр аим хүнд бэлтгэлтэй байсан болохоор би ачаалаа дийлсэнгүй. Тэгээд хожигдчихлаа. Тэгээд зүгээр хожигдсан ч яхаа зүгээр нөгөө улаан ус гэр төсөөлөгдөхгүй байна. Би ч нөгөө бор арьстай штэ. Бор хүнд улаан устай яаж ярьах юм мэдэхгүй байна. Зохихгүй байвал тэгэл сэтгэл санаа тэгэл авах юм болчих واخ. Зохиул тэгэл гоё л авах та. Тэгээд бидгүй манай эдийн шийтгэлдэгтээ харин ч зөөлхөн байлаа. Бараг шагнал юм аа шин.
Гэхдээ би бол амар санаа зовж байна. Тэгвэл үсээ хизээч тод өнгөтэй болгож байгааг болохоор. Гэхдээ угаасаа материалын дэжгүй юм шүү. Гоё хоо. Дууж ихэр тийм. Ховслын төлөөх аялалд нэгдсэн бүсгүйчүүд өөрчлөлтийн төлөөх замынхаа талд инхүү орлоо. Яа, би амар тоглоно. Оролцогч доонноо шийдвэрийг хэрхэн хүлээж Өс туслуулан хүндхэн бэлтгэлийг хэрхэн даван гарч дасгалжуулагчийн хадуу шаардлагыг хэд хэрхэн хүлээж авахыг дараагийн дугаараас үзээрэй. Таад нэг юм мөр гэхэр ойлгохгүй 200 г урт гэхэр ойлгохгүй нэг архины хэмжээгээр гэхэр ойлгохгүй тий. Шадруу баамаа. Тэднийг хөдөлгөөний эвлүү шаардсан халуухан сорил удаж хүлээж байна. Өөрийнхөө төгс хөвлбөрийг бүтээхийг хүсэж байвал яг одоо бидэнтэй цуглаад. Энэ бол Анухас Fitness Show.